дараагийн шугамын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажил хийгдэж байгаа. Сангийн яамд манай нийслэлийн хүсэлт очсон байгаа. Энэ төслийн зээлийн хүүний талаар би бас олон нийтэд өмнө нь нэг ч удаа ярьж байгаагүй. Энэ төсөл үндсэндээ хүүгүй. Би яагаад хүүгүй гэж хэлж яах нэхэр жилийн тэг 10,000-ны 76% хүүтэй 40 жилийн хугацаатай. Тэгэхээр энэ бол хөгжлийн зээл гэж манайхаа ойлгож болно. Энэ бол арилжааны нөхцөлтэй зээл биш. Тийм учраас ийм хүүгүй шахуу энэ зээлүүдийг бид нар ашиглалтыг нь улам сайжруулж явах хэрэгтэй. Өр зээл, өрийн дарамт гэдэг зүйлээс бол энэ ихэд ялгаатай зүйл. 40 жилийн дараа энэ төсөл өөрөө ямарваа нэгэн байдлаар үр өгөөж өгнө. 12 жилийн дараачаас эхлээд тэг 10,000-ны 76% хүүтэй хүү төлж эхэлнэ. Тэгээ 40 жилийн дараа төлж дуусгах ийм нөхцөлтэй зээл байгаа. Одоогийн судалж байгаа 2 дахь лайны маршрут бол хамгийн их машины хөдөлгөөн ихтэй байгаа нийтийн тээвэр бараг явдггүй чиглэл болох Монгол Плаза гэж байгаа. Маршалын гүүрний зүүн хойтлын талбай дээрээс буюу үндэсний цэцэрлэг түрээлэнгийн баруун хаалган дээрээс хоошоогоо E-Mart дээр нэг стейшнтэй дахиад хоошоогоо Шангрилагийн баруун талд буюу одоо Нацаг доржийн хөшөөний одоо суурин дээр ирэх ийм одоо чиглэлийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажил хийж байгаа.